Орой мэдрэгний сонсогчдоо 88.8 радио 79.3 долгионоо тааруулан сонсож байгаа нийт сонсогчдоо энэ орой мэндийг хүргье. За 7 хоног бүрийн пүрэв гарагт 19 цагаас уламжлалт ангаах ухааны гайхамшиг сайхан нэвтрүүлгийн маань ээлж дугаар та бүхэндээ хүрч байгаа билээ. За өнөөдөр манай 5 дахь дугаар тийм ээ. 5 дахь дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. За студид хөтлөгч Сүнэ, за мөн уламжлалт ангаах ухааны эмч маань хүрэлцээрсэн байгаа. Чахланбаатар эмчтэй орой минь төргий. За орой минь төргий. За сайхан хавар эхэлж гин гэд хоёулаа чи нэрээ түрүүний дугаарт ярьчихсан байгаа тийм ээ. Гэхдээ хаврын урт гэдэг шиг сайхан хавар болж гинөө. Бас гадаа тодорхой хэмжээнд жоох өөр орж гин тийм ээ. Нэг хөтлөд боллоо тийм. Одоо нэг хүүтнүүд нь жоохон гайг болж ах шиг байна. Тэгээ хүүтэрсэн ч бас очиртай байх шиг байна. Тэгэхээр бас нэг цаанаа нэг сэтгэл санаа нэг арай нэг жоохон сайхан өглөө босхоос ахуулаад нэг ингээл нэг цаанаа нэг сайхан тийм ээ арай нэг уужуу болж байгаа юм шиг хүмүүсийн ер нь сэтгэл санаа ч гэсэн тийм болдог байх гэж бодож байна. Тэгээд уламжлалт ангаах ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань сэтгэл зүйтэй айгүй холбоотой гэд надад тэр нь айгүй сонирхолтой байгаа шүү дээ. Хамгийн анхны дугаар дээр би уламжлалт ангаах ухааныг шал өөрөөр бодож исэн чинь шал өөрөөр бас боддог болсон. За өнөөдрийн хоёулангийн нэвтрүүлгийн маань сэдв хооллолт гэдэг сайхан сэдв байгаа. Энэ бол бас би бас олж урахад байгаа юм. Хооллолт гэдэг бол мэдээж эрүүл мэндийн хамгийн одоо их усүр хооллолт байдаг гэж бид хүмүүс бас мэддэг шүү дээ тий. За энэ талаар хоёулаа сайхан дэлгэрэнгүй ярилцгаа. Тийм. За хооллолт гэхээр их хөрөний ойлголттой. Тэгэхээр өнөөдрийн ярих үнцэг бол мэдээж уламжлалт ангаах ухааны онолдоо толгуурлаад нэг юу гэдгийг одоо хоолны хэмжээг тохируулах, хоолны хүнд хөнгөнийг тохируулах тэргээд их хөргөөр даалгалтай. За тэгээд ямар хоол хүнсийг хэрэглэх ёстой, ёсгүй, улирал яах юм, хүний бие организмд өөрт нь яаж тохирох юм дэргээд дотор нь задлсан маш олон зөвлөгөөнүүд байдаг байхгүй. Зөв. Тэгэхээр өнөөдрийн миний ярихаар одоо бодсон сэдв болохоор гэрийн хоол. Гэрийн хоол. Зөв шүү дээ тий. Тэгэхээр юу бодог чинь гэрийн хоол юм. Гэрийн хоол ер нь хамгийн эрүүл юм болоо даа л гэж бодож байна. Гэрийн хоол тий. Гэрийн гараар хийсэн хоол ер нь бас одоо сайхан шүү дээ тий. Өөрөөсөө хангаар хийж байгаа. Юу нь бол зорилго нь бол ер нь бол өөрөө ингээ гараараа хоол хийж идэгчээл гэдэг уриалга. Зөв. Ингээд за ямар хоол хийх вэ ингээд төсөөллөө тий. За хэдүүлээ одоо нэг өшөлтөө одоо гурилтай шилтэй хоол хийж идэ гэж бодоход хаа өшөрлөн одоо төмс нугаа арилгалаа гурилаа одоо мэдээж гараараа бэлддэг бол илдэж зуурч хэрчдэг болол зураад тий илдээд ингээ хэрчдэг бол оролцооны цаг 30 минут ингээ хоолтой ингээ ноцтолж байгаа. Тэгэхээр энийг л хэлээд байгаа. Тэгэхээр гэрийн хоол буюу нөгөө нэг талаасаа болохоор нэг талаасаа бол гараараа хоолоо хийж идэх ойлголт байгаа. Нөгөө нэг талаас болохоор хоолоо нэг шинээр нийтэх гэсэн ойлголт байна. Тийм байна тий. Тэгэхгүй бол яаж юм гэхээр бид нэр ингээд завтай завгүй янз бүрийн ингээл хаадаасан газраас шууд хооллол явж лээ. Яг зорж чи хоол хийж иддэг хүмүүс байцлаа нэгүүд хоол очиж иддэг газартай хоол иддэг газартай хүмүүс байг. Яаж юм гэхээр хоол нь болоод буцлаад ингээд тэрнээс хойш ингээд нэг тогтмол температурт ингээд одоо 2 цаг 3 цаг 4 цаг ч юм уу ингээд тийм шүү дээ тий. Тэгээд ингээд махцах юм баг хэд нэг юм нэлцгээ барьж шавар шиг болцсон юм шиг тий. Би нэг өөрөө ер нь жоохон хоолны жоохон юм юутэй л та одоо хоол голох гэдэг шүү дээ тийм л дээ. Тэгэхээр их ажилтдаг гэсэн. Заримдаа ингээд өөрөө ирэхгүй ингээд хоол идэх өмнө ингээд үнэрлцдэг өмнө хоол идэх өмнө тэгээ хоолыг гатандаас нь аюулсан харна. Тэгэл хамаагүй ингээд идэл нэг ямар хэлбэрийн идэх юм биш гэж хүмүүс тэгжлээдэг. Гэхдээ ер нь нэг зөв хоолыг багаар яг идчихгүй те ингээд таарснаа ингээд идэх гэдэг юм байл. Тэгэхээр гол санаа нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр тэр хоолоо хийж явах процесс, хоол болж явах процесс юу хүний бид юу болдог вэ гэхээр тархинд л одоо физиологийн гол үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Манай уламжлалт ангаах нь болохоор 3 галыг хийж ярьдаг. Тэр хоолыг босруулах хэвээр нөгөө үйл ажиллагаанууд бийж яах нь бэлтгэж сэдэгдэж байдаг гэсэн. Сэдэгдэж байдаг гэсэн. Одоо уламжлалт ангаах ухаанд бол сэтгэл зохистой байдлыг ярьдаг байхгүй. Хоолны өнгө үзэмжийн ямар ах, өнөр амтны ямар ах тий. Ингээд
улаан санаа ухаанлаас ингэж ярьж хагаад шинжлэх ухаан юу гэж ярьдаг вэ гэхээр хүн одоо амтан хүртэл хоолнд одоо бэлтгэгддэг гэж ярьдаг байхгүй. Тэнгүүд нэг одоо тохон дээр хийсэн нэг туршилтын тухай ярьдаг байхгүй. Тогтмол цагт хоол өөхийнхөө өмнө нэг хонх дургачаад хоолыг нөгөөдөөж л дээ. Тэнгүүд нэг өдөр хонхын дургачаад хоол нөхгүй байсан чинь тэр нохоо энэ нэг хотоодонд нь хоолыг одоо боловсруулдаг тэр шүүрэл гэдэг газар маш ялгарсан. Тэгж ярьж байгаа. Тэгэхээр бид нар одоо яаж юм нэхэр пад мөнгө өглөө лавал барил 10 нотонд дэв угаалгаар авчиж байгаа. Илүү угаалгаар авчиж байгаа шүү дээ. Яриадсэтэй цойн гоодаг гэдэг. Цойн гонштой цагаар даруулж авдаг гэдэг. Иддэг гэл. Тэр эндний цан цанд юу юм гэхээр бид нар буруу хооллоод нөгөө ирээдүйд дүүсэх хүчний эрсдлийг нэмэгдүүлж байгаа хэлбэр авч байгаа. Одоо манай уламжлалтын ер нь бол маш идэвхтэй сошиалаар зөвлөгөө өгдөг болж байна. Тий. Саяханда манай нэг хүрээлэнгээс гаргасан юу байсан. Уламжлалтын хүрээлэнгээс зөвлөгөөс их гой зөвлөгөө. Та эрүүл зөв тадлыг нэг хэвшүүлэх юм бол ирээдүйд энэ өвчнөөс тэдэн хувиар сэргийлнэ. Байгастай. Зүрх үүдэх юм уу, ходоод үүдэх юм уу, одоо нөгөө хэцүү нэртэй хавдар те өвчнөд ингээд үүдэх эрсдэл чинь та өнөөдөр зөв амьдралын дадлаг хэвшлийг ингээд хэрэгжүүлснээр та ийм өвчнөд тэдэн хувь сэргийлнэ шүү. Янз бүр мостой. Тэр ингээд хүн ингээд харуулахаар хүн чинь нэг бодноо та бас нэг толгороо нэг орно. Тухайн үед ингээд анзаараг ойлгоо байлж магадгүй тодорхой хугацааны дараа гинт толгойд нь одон калори шүү дээ гэж үзэж байгаа байхгүй. А хэрвээ гэртээ хоол хийх нөхцөлгүй байвал гараараа хоол хийх нөхцөлгүй байвал одоо гадуур гэдэг бидний гадуур хоол гэж ярьдаг. Одоо ресторан цагаан газар хоолж байгаа бол яг нөгөө хоолоо цаалангууд хийж өгдөг газар гэдэг. Ядаж бүр ядаж. Тийм ээ. Билийн ингээд тавглаа тавьсан хооллоо тавьсан байж байгаа гэдэг халааж өгч байгаа биш аа өөрөө бүр гараараа хуураа. Тийм гоё жижиг дэвтэрштэй жижиг дэвтэр тийм гоон зангаад сайн газар тань дээр өөртөө ороод хийгээд иддэг ч газар байгаа шүү дээ тий. Одоо тийм өөртөө холбоод хийгээд идэж байгаа. Тий шүлмлээ уцлаа. Тий. Тэгэхээр тэр үрээж юм гэхээр шин байх тухай. Шин байх тухай. Тэгэхээр хоол удахаараа яаж юм гэхээр нөгөө хоол цай хөхрөх гэж ярьдаг. Тэгээ хоол ундынх нь тодорхой хэсгүүдэд өөх тосноос гадна хоолн тамин 20 гэж юм байдаг. Одоо нөгөө аяг шаад угаахаар тослог нэг юм аяг шаатанд үлдээдэг да. Одоо өөх тосноос ялгарч байгаа л да. Гэхдээ одоо өөх нэг өөр. Тос нэг өөр. Одоо чүмэг нэг өөр. Өөх чүмэг энэ бүгдээрээ тэр нэг одоо тосны зүйлд орж байгаа байхгүй юу? Тосны зүйлд. Тэгэхээр орчин үеийн хаалт хансан ханаагүй ч гэдэг ингээ ярьж байгаа. Уламжлалтээр дахиад 20 гэж юм ярьдаг байхгүй. 20 гэж. Нүүр таслагддаг шүү дээ. Нүүр таслагддаг. Тэгээд жишээ нь тэр шиг нүүр одоо бие ярьж хураашж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нэг нүнжиг тэр одоо 20 гэдэг зүйл нь ихсэж багасж байгаа хэлбэрийг хэлж байгаа юм. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр бид нар ингээд одоо өөх зарцсан байвал зарцсан байна гэж мэдчихэж байгаа шүү дээ. Тэгтэл өөх энэ одоо зарцаагүй аяга бариад эцгээд хоол нь одоо халуун бүлийн ч юм халуунаар яг дөнгөж аягалсан хоол биш болчихж байгаа зү. Тэгэхээр тэрний цаана температур буурагдсан тэр дотор бичил яах нь тэр өөхний тосны хэсгүүд яах нь царцж идэг байх нь. Тэрийг хэлээд байгаа. Тэгэхээр гэрийн хоол гэдгээр нь гэртээ хоол идэж гэсэн нэг утга байна. Гараараа хоол хийж идэх гэсэн утга байна. Дахиад хоолыг шинээр нь идэх гэсэн санаа. Одоо харин нэг сүүлийн нэг 15 жил орчимоос одоо хонсоо хоолны тухай ярьж одоо хонсоо хоол иддэг хүн ер нь дажгүй багасчих шиг боллоо. Энэ бол хүмүүсээс асуухад хонсоо идэх болцоо гэдэг болсон байна. Энэ ходоодны дурангийн онцлогоо орж ирснээс хойш энэ тодорхой болж байгаа юм. Ходоод өвдөөлсөн байхгүй. Яасан мэдэгдэх гэсэн байхгүй. Ходоод нарийнхан гуурс оруулаад ходоодын дурандаа таны ходооднд ийм шарх үүсэн байна та халуун имжлэхгүй. Хонсоо л ижлэхгүй. Ороо 8 цагт заал үлэн 8 цагт ингэ байж байгаа зэрэг тэр дурангийн арчилгааны эмчнэр манай энэ эмчнэр тайлбарлаад ингээд өнгөтөр нь гаргаад өгчөнгөд хүний толгойд боож байгаа байхгүй. Тэр ерөөсөө л юм болж. Тэгэхээр хоолны шин байд гэдэг нь өөрөө юм байхгүй. Тэр хоолнд цуглуулж орж байгаа материалын энэ тухай яриаг шүү дээ. Тэгвэл буцалгаал нүдэн дээр ингээд идэж байгаа. Би Tesla-гийн хувьд ч гэсэн хүн өөрөө хоолыг тэгтээ бэлдэж байгаа байтал хоолны чанарын хувьд ч гэсэн нөгөө шингүүртэй бие жим дижилтэй байх
чанар нь илүү болчихж байгаа. Тийм байна тий. Бид нар болохоор хоолныхоо шиммийг л ярьдаг ш хамгийн түрүүнд. Эхлээл орцын тий найрлага яг юу идэж гин үү? Амин дэмтэй юм байна уу? Гүй ээ нөө зөвхөн гурил мах идвэл бас уургнаас өөр юм амин дэм байхгүй гэл тий. Одоо цагаан гурил дэмий гэл. Ерөөсөө нэг имерхүүл ойлголттой байгаа. Яг гараараа бас нэрээ хийж идэх тий халуунаар нь одоо бас идэх. Халуунаар нь бас муу гэл ярьдаг. Тэр нэг юм нөгөө бас тодорхой хэмжээ температур байгаа л илгүү дээ тий. Хоолыг одоо их халуунаар нь бол мэдээж идэж болохгүй. Босож байгаа хоолыг аянд игээ уурын дараа л идэх. Уурын дараа идэх. Өрцөө хоолыг халаагаад уурс авсал нь халаагаад нөгөө шинээр болсон хоолны хэмжээнд хүрэхгүй л байхгүй. Яг тэр нөгөө нэг одоо хоол хүчит их гоё гэж тайлбарладаг болчиход бидний хэлэх гээд байгаа санааг. Одоо бид нар бол тэр царцуу хоолны тухай хоол нь одоодон дороо тэр галын илчээр гэдэг байгаа биеийн одоо тэр хоол босруулах үе шатанд удаан процесс оролцоод байгаа байхгүй. Тэнгүүд тэрийг одоо юу гэдгийг хоол хүнсэн дээр нөгөө нэгдүгээр бактери одоо үржил явагдана. Тэ хоолыг ингээд халааж хөргөх процесст. Хоёрдугаарт нь нөгөө шимт ижилтэй байр нь уураараа байд юм юугаар шимт ижилтэй байл нь алдагдана. Тэгвэл одоо харахад л хоол бах гурал харагдаж байгаа боловч тэнд би ямар ч ашигтай байдал байхгүй болчихж байна л гэж үзэж байгаа байхгүй тий. Хийл нэг гидс дүр гэхээс өөр юм байхгүй юм байна шүү дээ. Ер нь бол тэнгүүд нөгөө нэг талдаа нөгөө төргөө хоолнуудын тухай ярьж байгаа. Бэлэн бүтээгдэхүүний тухай төргөө хоолнуудын тухай. Энэ яагаад муу болчихж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр тэр боловсролтод ороод хийгдээд яаж юм гэхээр 2 цаг, 3 цаг, 4 цаг. Ер нь тэгэл 4-өөс дээш цаг болцсонд бол тэгэл тэр хоол биш болчиход байгаа байхгүй. Өөртөө нөгөө баг нохой голооч идэхгүй юм болчиход байгаа. 4 цаг байтугад л бид идэж одоо тэгэл хоол идэж тий. Тэгэхээр магадгүй гэртээ тэрийг хийгээд эсвэл гэртээ хоолоо хийгээд авч явж байгаа юм ингээл. Одоо сүүлийн ярьж байгаа нэг зөвлөгөө дээр хүмүүс тэгж байна. Одоо хоол зүйчнэр гэртээ хоолоо хийчихэд савнд хийж авч явдаг. Та авч яваад байгаа. Хадуудны өвчнөр өвдөх магадлал нь тэдгээр ихсэн. За. Бид нэг ганцангийн хоол идэж яхаараа гэртээ хийгээл аваад гараал идчихье гэж бодох тий. Нөгөө савнд хийчихэд хоолоо хийгээд савнд хийж авч яваад байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэрийг бол шууд хөргөчөнд хийл гэж хэлнэ шүү дээ. Одоо нөгөө тасганы температур айлгаж одоо 9-өөс дээш градус 7-нд чинь одоо юу шүү дээ. Нөгөө ням бактери. Тэгээ хөргөчөнд хийчихээ дараа нь халааж идэж болох юм болно гэсэн санаал байна. Удаагүй юм чинь тий. Тий. Тэрийг ярьж байгаа байхгүй. Тэгвэл халаахад бас учир байна. За нөгөө богинолгооны зоохонд хийж болж байна. За эсвэл ингээд төмбөс савнд хийгээ халаадаг чинь. Хамгийн найдвартай халаах арга бол уураар шүү. Буудаж гинж байгаа юм шиг. 15 минут, 20 минут усны дотор нөгөөдгөө усаар ингээд уураар. Богинолгооны зоох гэснээс уурын богинолгооны зоох байж л байгаа шүү дээ. Ерөнхийдөө тий. Тэгэхээр хоолоо халааж идэх ч бол хэрвээ чадчихвэл юмд буудаж гинж байгаа юм шиг нөгөө хоол аяганд хийж жинүүдээр тавьж байгаа дахиад 15 минут. Тэгжиж бүхэнгүйс талж байгаа. Бүхэнгүйс талж байгаа байхгүй хоол. Тийм хэлээд байгаа. Тэгэхээр өнөөдрөө өрөө бол гэрийн хоол гараараа хийж тэгэхэд нөгөө хоолыг шинээр нь идэгсэн байлаа. Тэгэхээр би сая ярианаас нэг юм ойлголоо. Гараараа хоол хийж явах үеийн тэр процесс аягүй чухал. Биеийн бэлтгэж байгаа. Тэр их чухал юм байна. Бас тий. Ийм бааш надтай юм. Гэртээ нөгөө нэг одоо бүхэл мах чанах одоо нөгөө толгой шиир чанах юм гэдэг. Гэрт тэр үнэр хоолны үнэр бараг л гаднаас ингээд одоо байлны айлаад орцоор нь ингээд үнэртэй байгаа юм чинь. Тэс нэг хүний нөгөө үнэрлэх амтлахтай харах хүлцэх ингээд бүхэл юм ингэж байна. Тэр хоол одоо бүх хөртгөөр очиж байгаа байхгүй. Одоо хоолыг ингээд амаараа иддэг, амтлаад иддэг гэж бодож бол үнэр байх шүү дээ. Тий. Сая ковидын дараа шүү дээ. Хүмүүс үнэрлэх амтлахаа алдчихад хоол идэх чинь ямар сонирхолтой юм бэ гэх. Тий. Тэгэхээр бид нар мэдэхгүй яах нь тэр хоолыг амтлахаас гадна үнэрлж идэг байгаа байхгүй. Тий. Тэгэхээр хүний бие тэр одоо бүхэл бах чанж байгаа тэр үнэр толгой шир битүү чанж байгаа хуушур бууз хийж байгаа тэр хоолны үнэрээр дамжуулаад хүний биед бас тэр нөгөө цадах мэдрэмж очиж идэг байна шүү дээ. Хооллох мэдрэмж очиж идэг байна.
Бид нар чинь нэг өөрөөсөө хоолоо хийхээр нөгөө тэрнээс нэг хийдэггүй шүү дээ. Нэг жоохон амсаал нэг тухтай яглаад идээд байхгүй. Тэгэл ер нь баг болчдөг шүү дээ тий. Тэгэхээр бас ийм учиртай байх нь юм. Сонирхолтой. Одоо юу гэдэг эрүүл мэндэд аюу тийм чухал үүрэгтэй. Яг тэгэхээр хүчин болгоны дийлэнх хувь нь халдварт бос өвчин буюу одоо дотор өвчин одоо зүрх судас хоол олсруулах гэдэг ингээд явж байгаа байхгүй. Тэнгүүд хоол олсруулах дотроо одоо ходоод одоо элэг цус нойролцохыг ингээд задлаа гэж бодох нь ерөөсөө тэрүүн байранд л ходоод яваад байгаа байхгүй. Одоо ерөөсөө монголчууд ходоодны хорт авдраар улсад хэдэд орж ийн гэлээ нэглэн дээгүүр орж ийн гэд тэгээ хүн амаа бодохоор энэ ч та банах чи хэдэн хүн амтай билээ тэгээд ингэж амар ходоодны хавдар ихсээд байгаа гэдэг чинь бас одоо энэ хооллолт ер нь бол их хамгийн чухал байгаа юм байна тий. Бид нар юун дээр алдаад байна гаднаас хайгаад хэрэггүй байгаа. Тэр ерөөсөө тэр нэг хожны дээр хөгшчүүлийнхаа хийж исэн нэг жоохон ингээд нэг цай хоол мөл яг л нэг 2 хүн бол 2 хүн 3 бол 3 хүн тааруулсан хоолоо ийгээд иддэг. Яг л аягийн нэг халиулаад ингээд том тавгаар идэд байдаггүй тийм ингээл хоолой хөршин хадгалцаад нэг салаад хийжээл хөршин хийжээл буцааж гаргаж идэл буцааж хийгээл нэг халаагаал нэг хөргөөлч юм тэгвэл байсан байгаа даахгүй. Тэгэхээр бидний процесст ерөөсөө юу чухал байна гэхээр хооллох хэм маяг тэр хоолой бэлдэж идэж байгаа хэм маяг л аюул чухал байна. Тийм байна тий. Би одоо кино манан дээрээс харж байгаад одоо Солонгос манай найзууд ах トゥ нар ингээл амьдарч байгаад ирсэн гэдэг солонгосчууд тэгдэг гэдэг хүнтэй уулзахаараа хоол идсэн үг л ерөөсөө л хамгийн дөрөнд асуудаг юм хоол идсэн л гэж боддог гэдэг. Тэгээд тэр яасан бэ гэсэн чинь солонгосчууд дайн байлдан ихтэй их өсөж исэн юм аа гайл нэг сонь нэмэржлээ. Тэнгүүд тэр өөрөө хамгийн том соёл авдаг байхгүй. Одоо монголчууд жиж нэг эсрэгээрээ уулзаад бараг шууд хондоо толгойлох байна шүү дээ. Хоол ярихгүй шүү дээ. Тэгэхээр хоолоо идсэн үү гэж асуухгүй шүү дээ манайхал тий. Юу мэдчихэд бараг дараа нь уйлтаа гэсэн чи юу буцаад байгаа юм. Тэгээ одоо юугаал итэлтэй газ гэдэг шиг. Тэгэхээр нөгөө нэг хооллолтын тэр соёлын дадлын амар том ялгаа байгаа юм байна. Тэгэхээр одоо 10 жилийн хүүхдүүдэд бид нэр юу гэдгийг чи 7 ногт нэгээс удаа 2 удаа заавал гараараа өөрийнхөө дуртай хоолыг хийж идээрэй. Эсвэл дуртай гэхээсээ гадна одоо юу гэдгийг шүлтэй хоол хийж идээрэй, шингүүртэй хоол, шинэ битэлтэй хоол гэж юу хэлж байгаагаа Монгол хоол хийж идээрэй гэдэг ч юм уу тий. Одоо тэр нөгөө пицца, бургер ч гэдэм орчин үеийн одоо стил хоолнууд байгаа шүү дээ. Эднэрийг бид 7 ногт нэг л идэх хэрэгтэй, 14 тань нэг л идэх хэрэгтэй гэдгийг аюулс ойлгуулах хэрэгтэй. Гараараа. Гэхдээ гараараа пицца хийж идэж болно. Гэхдээ өдрлөг пицца болохгүй. Гараараа хоол хийгээд ирэнгүүт хоолны сонголтын тухай бас яриад нь л та. Гэхдээ Монгол хоол хийж идэж явах хэрэгтэй гэдгийг. Яг тэр бид нар Монгол нутагт амьдарч байгаа. Тэнгүүд ингээл нэг энэ тентхийн жимс нөгөө хүнсний нөгөө төрлөөр навчраал утгаал одоо ургацсан далаа гэдэг шиг маш олон амтлагч юунууд хийгээл те одоо хуурал хайраал ингээд идэж байгаа байдал чинь бас сонголтын л асуудал болчихж байгаа. Тийм. Энэ ер нь бол одоо хаврын цагт, намрын цагт гэдэг одоо энэ дөрвөн улирал түрүүн хоёулаач бүрийн дөрвөн улирлагч бүр 24 хуваацсан. Уламжлалт ангаах ухаанд бүр 24 хуваадаг юм байна. Тэгэхээр хаврын цагт нь ер нь нэг тийм хоол идэх ёстой. Зуны цагт нь ийм хоол идэн ч гэдэг юм уу те. Бас нэг тийм юм байгаа байх. Одоо тийм ээ. Эрүүл одоо мэдээж сар шинээр бид нэр нэлээд хүндхэн хоол идсэн байгаа. Дэлэн одоо нөгөө л олон ямиг нэг дор идэж болохгүй гэд хоёулаа нэвтрүүлэг дээр ярьжсэн шүү дээ түрүү чинь. Тэгэхээр мэдээж хүмүүс нэг дор зөндөө олон юм идсэн байгаа. Нэг дор мэдээж хийдсэн байгаа. Тэгэхээр одоо энэ нэгэнт одоо ингээд идээд энэ хүндхэн одоо нэлээд хүнд хоол идсэний дараа яг одоо яах ёстой юм мэдээж одоо тодорхой хэмжээнд арай л өвчин үүсээгүй л байгаа бах. Гэхдээ энээс урьдчилан сэргийлээд сая нэг хэсэг нэлээд хүнд хоол идсэн чи энэний дараа яг одоо яаж хооллож явах ёстой юм. Өмнөхөө одоо нөгөө цэвэрлэнэ гэдэг шиг яаж одоо өмнөх идсэн хоол хүнсээ жоохон цэгцлэх үү. Бас энэ тал дээр нэг жоохон зөвлөгөө өгөөч. Цагаан сарын дараах одоо юу гэдгийг нэг 7 14 хоногийн дараа яг хаврын улирал эмчилгээний хувьд бол ходоод цэвэрлэх хэмжлэг байгаа. Уламжлалтаар. Тэгэхдээ хүүхэн өөрөө яах вэ гэхээр өөрөө нь хоолоо нэг удаагийн идэх хэмжээгээ багасгаад идэлтийнхаа тоог нэмж хэрэгтэй.
Хэмжээгээ багасгаад ойрхон нөгөө жоохон идэх. Цадахгүй үлдэхгүй. За. Болж байна. Ойлгож байна. Ойлгож байна. Одоо хавар мацаг ирж болохгүй. За. Бага идсэн 2 хил 3 хил 4 хил нэмсэн гангүйтэй шууд 7 хоног ус мацаг ямар. За ер нь барьчих гал шүү дээ. Тийм болохгүй. Тэрс нөгөө хавар би илж буурч байгаа юм байхгүй. Буурч байгаа. Хүн ядар тамирдаг одоо маллан тэнгүүл ядардаг тамирдаг байхгүй. Тэгэхээр энийг буцаа сэргээх арга нь юу вэ гэхээр нөгөө хөнгөн хоол. Хөнгөн хоол. Тэгээд багаар давтамжийн олон болгож байгаа. Нэг дөр ихэдэж болохгүй. Тэгээд хөдөлгөөн. Хоол хөдөлгөөн хоёрыг баланс аягүй сайн гарч байгаа. Ноцоор бол ядраад байна гэд хөдлөхгүй л байгаад бол олмол ноцоор нь. Ерөөсөө энэ бол хууль. Хоолоо зохицуулаад хөдөлгөөн хийгээд ивэл буцаад эсрэгээрээ өдрөөр бийж хөнгөрөөд. Одоо хаврын үйлрэлд би ингэж хүндэрт ноцоорс үед яадаг вэ гэхээр хөлөөс одоо ингэж жигарах гэдэг чтэй. Хөлрөх төдийд одоо алхна гэж байгаа эрчтэй. Бүр гүүрт ядартлаа гүйх биш байхгүй. Тэ зүгээр ингээд аажуу 50 биш байхгүй. Жоохон эрчтэй алхах гэж байгаа. Тэгтээ ингээд уулахадаар ингээд яваад гэсэн биш. Ер нь бол тийм нэг алхалтынхаа тоо гэдэг юм хөдөлгөөнийхөө тоог нэмэгдүүлээд хөдөлгөөний нэмэгдүүлээ хоолоо нэг удаагийн идж байгаа хэмжээгээ багасан гоо идэх давтамжаа олон болгож байгаа. Тэгээд болчих. Тэгэхээр энэ идэх давтамжаа олон болгохтой хоорондоо одоо мэдээж махан хоолыг бол олон идэж болохгүй тий. Одоо өдөөс хойш махан хоол багасгана, орой махан хоол багасгана. Өдөр нь сайхан махан хоолоо идэнэ. Орой нэг 17 цаг 18 цагаас хойш идэхгүй. Тэгээд нар шингэснээс хойш идэхгүй тий. Оройд нь бол хөнгөн одоо нөгөө цаад тараг марг уугаад ч юм уу ингэж болно шүү дээ тий. Орой нь болохоор таргийн шиг болохоор жоохон урагшаа. Өдрийн хоолны дараа. Өдрийн дараа болчихж байгаа. Орой болохоор одоо юу гэдгийг махан бол махтай одоо шүлтэй. Өдөр 1-2 дугаар хоол идэж болно гэж байна. Тэгтээ хэмжээгээ багасгая гэж байна. Тэгмээ тариг тэмцээ өдөөс хойш идэж тэнгүүтээ орой болвол яг ер нь бол идэхгүй унтчих цайл. Ер нь бол тий. Хэрвээ идэж одоо байж чадахгүй байх юм бол шүл хоосон шүл. Жоохон хоосон шүл уугаад өлсөд ивэл нэг хэсэг жоохон гайгүй болчихдаг шүү дээ. Нэг жоохон юм янгот тий. Одоо нөгөө нэг идэг шүү дээ. Ангой байдаг шүү дээ. Амар үнэтэй ресторанд орсон чинь нөгөө зурсан зураг ийм хэн зурсан зураг гэдэг. Тий. Тэр чинь нөгөө нэг соёлтой нийгмийн одоо суурин газарт шалгарсан хоолтой арга байхгүй. Тэр ресторанд ороод цадах гэж ордог. Таашаал авах гэж. Тэрийг харж угаасаа одоо бас тэр гоё хоолны тэр шиг ингээд газ идчихэл дараахаа ингээд нэмж иддэг биш байхгүй. Тэр том тавганд тэр зурсан зургийг ханаас нь эхлээд хааш нь яаж идэх вэ? Бараг цаг идэх байсан. Тэгэл идээ суух тийм нэг 7 хот тусах гэдэг. За ер нь бол ашин шиг дээр бол тэгжсэн шүү дээ тий. Манайхан бол зарим нь одоо яг ер нь бол сүүлийн үед бол соёл бас суралцаад мэддэг болоод байгаа харьцангуй. Гэтэ мэдхгүй хүмүүс бас зөндөө байгаа. Ёстой нөгөө зурцсан зураг гэдэг шиг юу вэ одоо энэ том тавган дээр иймхэн порцтай байгаа мó гэж голоо тий. Гэсэн үг биш байхгүй юу? Яаж юм гэхээр багаар л багаар идэх. Тийм байх тий. Ер нь бол багаар гэртээ ч гэсэн одоо тодорхой хэмжээнд ер нь хоёулангийн одоо яг гол хоолны маань өнөөдрийн сэдв бол гэртээ одоо хоол хийж идэх л чухал юм байна гэдэг сэдв байна шүү дээ. Би ер нь тэгж л ойлголоо. Хооллолт гэхээр би дотроо мэдээж маш олон өргөн хүрээтэй тий. Тэнгүүт өнөөдөр гол одоо зөв эрүүл хоол маань гэртээ хоол хийж идэх юм байна. За мөн дээрэс нь нэг имийг би аягүй сайн ойлгосон нь хоол хийж явах тэр процесс аягүй чухал хүнд нөлөөлдөг юм байна гэдгийг аягүй сайн ойлголоо. Мэдээж тийм байна те хүний эрүүл мэндэд. Ер нь гэхдээ бид нар энийг бол одоо зөв хооллолт гэж ярьдаг ч гэсэн мэддэггүй шүү дээ. Мэддэггүй байхгүй юу? Тэгэл за зөв хоол гингүүт ороо юм идэхгүй. Жимс ахиухан идэх ёстой. Тэ? За мах баг идэх ёстой. Хүнд хоолыг хийдэггүй ч гэдэг юм уу. Бид нар ерөөсөө нэг за тэнгүүтээ цагаан гурил идэхгүй ч гэдэг юм. Нэг ийм л ойлголт одоо ер нь бол зөв хооллолт гэхээр бид нарт ийм л ойлголт байгаа. Мэдээж мэрэгжлийн хүмүүс нь мэдээж арай өөрөөр ярих л ах. Бид нар бол одоо миний хувьд бол зөв хооллолт гэвэл ийм л юм ойлголттой. Тэгэл нөгөө хуурсаа хайрсан хоолоо багасгана. Шилтэй хоолоо жоохон төлхөөхөн шиг идэх ёстой гэл
Одоо ийм л ойлголттой байгаа. Тэгэхээр ингээд уламжлалт ангаах ухаанд бол маш их зүйл байдгийм байна. Эндээс бас ингээд сонсоод ах юм бол мэдхгүй одоо ийм жижиг мөртлөнгөө мэдхгүй хүний санаанд ерөөс орж ирэхгүй мөртлөнгөө жохон ийм мундаг зүйлүүд маш их байдаг юм байна гэдгийг би бас ойлгож байна. Онлайн номонд ингэж яахгүй. Төв юугаар нь тамирлаар болохоор Жуно Ада сажи ондонжис лүжижүн аавж явж гэдэг үг байдаг юм. За. Тэгэхээр нөхөр 5 ходтой эдэ ондаагаар тэрний эрдмэр гэж байгаа. Эрдмэр. Биеийн 5 хот нь тэтгэгдэнэ гэж. Ерөөсөл тэр. Тэгэхээр бүр нарийн ярих юм бол заяа. Хүний биед ямар махбод нь дутагдсан байна. Тэр махбодод төлхөр хэлээр л гэж. Баян мах идэх юм, баян гурил идэх юм, баян бодоод идэх юм биш байгаа байхгүй. Тэгэхээр энийг онцлоод хоолундны зөвлөгөө өгж байгаа нь уламжлалт юм жаах байхгүй. Тэгэхээр одоо шилөөхөр ийм витамин X, ийм эрдэн багасч, ийм витамин X багасч гэдэг уламжлалт энэ махбодын онлоор энийг гаргаж ирж тавьж байгаа. Тийм байна тий. Тэгэхээр бас хамаагүй витамин бас ууж болохгүй, дур мэдэж ер нь ууж болохгүй гэдэг ч яг энэ л толгуурлах хэрэгтэй. Тий, яг л энэ л юм байна л да. За тэгэхээр 88.8 радио 79.3 дэлгэнэ тааралан сонсож байгаа сонсогчдоо уламжлалт ангаах ухааны гайхамшиг сайхан нэвтрүүлгийн маань ээлж дугаар та бүхэндээ хүрч байна. Студид Чавланбаатар эмч маань хүрэлцэн ирсэн байгаа. За дөнгөж сая суугаад харуулсан бас сонсогчд маань байж магадгүй. Тэгэхээр өнөөдрийн сэдв маань хооллолт гэдэг ийм сайхан сэдвээр ярилцж байгаа. Уламжлалт ангаах ухаан гэчээд ахаад одоо хооллолт гэж юу яриад унуу. Түрүүчийн нэвтрүүлэг дээр бит хоёр бүр зурхайн засал ярьсан байгаа. Тэгээд уламжлалт ангаах ухаан яагаад зурхайн засал яриад унуу гэл ингээд хүмүүс одоо дундаас нь сонссон хүмүүс маань бас ингээд айгүй тийм сонин сонсогдчихж магадгүй. Одоо уламжлалтын эмч хоол яриад нэг бол зурхаа яриад одоо тий одоо юу болоод байгаа ингээд одоо мэдхгүй юм бол тэгж ойлгоно. Тэгэхээр эндээс бол ингээд тодорхой хэмжээнд ганцхан зүйлийг ингээд ойлгоход ерөөсөө энэ уламжлалт ангаах ухаан гэдэг зүйл маань ерөөсөө бүх юмний суур юм байна. Энийг ерөөсөө сонсох нь хамгийн зүйтэй юм байна гэдгийг л би одоо сонсогчтой хэлмээр байна. Тэгээд хоёулангийн маань ярилцах цаг ерөнхийдөө бас өндөрлөгтэйш хандж ин Чавланбаатар юм чи. Тэгэхээр мэдээж хоёулаа түрүүчийн ярилцлаган дээр бол зурхаан тухай ярьсан 5 мах бод одоо хүн ер нь мах бод одоо өөрийнхөө энэ биеийн мах бодийнхоо зурхайг эхэлж гаргаад дараа нь үзүүлээд эмчилгээгээ хийх юм бол энэ одоо яг одоо зөв эрүүл эмчилгээ болох юм байна. Эрүүл байх боломжтой юм байна гэдгийг түрүүчийн ярилцлаган дээр хоёулаа ярьсан байгаа. За өнөөдрийнх төр болохоор хоёулаа хооллолт буюу гэрийн одоо хоол гэдэг маш ямар чухал хэрэгтэй байдаг юм бэ. Дээрээс нь хоол хийж явах энэ процесс тийм ээ. Энэ одоо нэг цаг орчин болдог процесс хүнд эрүүл байхад ямар их нөлөөлдөг юм бэ гэдгийг би энэ ярилцлагаас бас ойлголоо Чавланбаатарын эмчээ. Хоол хийх залхуу бэлэм авч идэх гэдэг байгаа шүү дээ. Эсрэгээр ядраатын хоол газ хоол хийж идэх байхгүй. Тийм л юм бэ. Ер нь бол тэр процессыг л явуулж явах ёстой юм байна гэдгийг ойлголоо. Тэгэхээр магадгүй ядраах чинь нэг хоол хийж идэхээс ер нь одоо тэгжээ. Би одоо тгий гэж бодлоо. За тэгэхээр одоо магадгүй миний бас асуугаагүй шүү. Одоо тий сонсогчдоо хэлээд өгөө гэсэн одоо энэ сэдвийн хүрээнд бас өөр үлдээгүү орхигдсон зүйл юу вэ тий үлдсэн зүйлээсээ та сонсогчдод дэлгэрэнгүй өшөө мэдээлэл хүргээд хоёлаа ярилцлага өндөрлөе. Тэгэхээр нөгөө одоо бид нэр ажлыг аягуулсан төлөвлөж чаддсан юм байна. Өглөө босох цагийнхаа сэрүүлгийг аягүй ингээл тавиал өглөөний ажил маргааш ажил гэл ажлаа сайн төлөвлөд босох цагийг төлөвлөж чаддсан юм байна л да. Одоо тэрний эсрэгээр ямар хоол идэх үү гэдгээ төлөвлөх хэрэгтэй. Тийм байх тийм. Өглөө босоод орой хоолоор орой юу идэх үү гэж яриад орондохын хоол маргааш өдөр юу идэх үү гэж яриад тэр ажиллаа хадсан байж болохгүй л дээ. Гэхдээ ер нь юу хэлж байна гэхээр хүнсээ цуглуулж байгаа бол нөгөө мундаг айлууд байд юм билий хүнсээ цуглуулдаг тийм. Тэгээд хүнсээ цуглуулж байгаа чи өөрөө нэгсэндээ хоолоо төлөвлөж юм гэсэн үг байна. Тэгэхээр та ажлаа төлөвлөхтэйгээ зэрэгцээд хоолоо төлөвлөөч хийлээ. Одоо би өөрөө уламжлалт эмчилтэй. Гэхдээ би өөрөө хоёроо хоол зүйчтэй. Одоо миний биед ямар ирсэн вэ? Усны их байна, бага байна уу? Тэр хүн одоо ийм хоол дээр одоо ингэж хооллороо гэдэг өдрийн хуваар гаргаж, 7 өнөр хуваар гаргаж. Өөх тийм үү. Тэгээд тэрэн дээр нь миний өөрөө уламжлалтын эмчийн мэдлэг нэмэгдэж байгаа шүү дээ. Ингээд тэрэн дээр яхаа тохируулаад аль талаас хоёр талаас зөвлөд явж байгаа юм. Яг тэрэн шиг хоолыг төлөвлөх
гэдэг чинь ажлын төлөвлөгөөний чинь том юм байна. Завгүй орой унтах юг сэрүүлгээ тавиад байгаа. Санаа байна. Орой унтах сэрүүлгээ тавь. Өглөө босох сэрүүлэг биш. Орой унтах сэрүүлгээ тавь. Тийм л зээлээд байгаа юм. Тэгэхээр ер нь бол эсрэгээр нь яваад байгаа юм биш үү тий? Тийм бид нар бүх юм дээр баланстай л харах хэрэгтэй. Нэг юм явчаад байна шүү. Тэгээд хоол нойрыг мартаж ажил ингээ хөдөлмөр гэдэг юм уу завгүй гэдэг ирээдүйд эрүүл мэндийн хохирох тийм дадлал руу яваад байна шүү. Яагаад ингэж хэлээд байна гэхээр би өөр юм ч юм учраас надад ирж байгаа тохиолдол тэрний цаана гарч байгаа урдгарууд ингээ харахаар уламжлалтай онол дээр яг ингээ байгаад байгаа. Зөвлөд ингүүл ингээ шүү гэдэг тэр алтаа манай хүрээлэлд одоо бидний өнөөдрийн нийгэмд хүмүүс алдаа гаргаад байгаа учраас энд л бид нар яг зөв чиг нь ийм байх хэрэгтэй шүү гэдэг. Мэдээж анжин шогон гэж байх хэрэгтэй. Бүгдний хүн болгон нэг одоо тактикаар явахгүй шүү дээ. Уулын оргил руу тал талаас нь өөр өөрөөр матсан шүү дээ, тийм гэдэг шиг амьдралын төлөө бүгд өөр өөрөөр явж байгаа. Хүн болгоны болон нөхцөл нь өөр. Гэхдээ нэг юм ойлгоцсон байхад өгөө сарын дараа 3 сарын дараа 6 сарын дараах нь хэрэгжүүлж болно шүү дээ. Яг өнөөдөр за би ингээд байна да гэдэг жаахад бэлдэж байгаа шүү дээ. Монголчууд мундаг шүү дээ. Буянтай гэж байгаа байхгүй. Буянтай гэж байгаа. Маргааш юу лээ? Маргааш өглөө идэнэ гэж хоол үлдээж хандаг. Маргааш өглөө амьд байна гэдгийг мэдж байгаа артаа болж байгаа байхгүй. Өөр ямар ч үндэстэнд юм байхгүй гэж байна. Тийм. Намар эрх хавар идэх үүсээ бэлдэж байгаа. Эрх хавар хүртэл би амьд байна гэдгээ сэтгэл зүйн хувьд болоод бүх юмар өөрөөр яаж бэлдэж чаддаг юм байна. Маргааш ганц л амьдран те. Маргааш сэрэгч юм уу ч юм уу гэж боддог тийм ахар бодол биш яагаад байхгүй. Ууж юм тийм. Амьдралын уудам хамгаад. Тэгэхээр манай Монгол улс ганцхан тэгээд идэж бэлддэг гэсэн үг үү тий? Яг уу жишээн дээр хамгийн ойрхон тэр л байгаа л да. Мэдээж хавар тариад ургац зураад хойдоо хавар нь гэдэг шиг нөгөө нэг жилийн дөр байдлаар хөөстэй жилээ бэлдэж байгаа нөөцлж байгаа газрууд байгалах тий. Гэхдээ ер нь бол тэгэхээр махны үед манайх л байгаа бах тий. Монгол тэр нь бол нэг бүтэн өхөр адуу хань гэл ингээд амтан бүтнээр нь гаргаад бэлдсэн Монгол улс л байгаа. Юу бэлдэж байгаа тэр юунаас байдлаасаа гадна миний нэг хэлэх гээд байгаа санаа гэдэг чинь ажил төлөвлөж байгаатай адилхан хоолой төлөвлөө. Монголчуудад энэ ухаан соёл байгаа шүү гэдэг санаа хэлж байгаа тий. За ойлголоо. Баярлалаа сонсогчдоо 88.8 радио 79.3 долгионод харуулсан сонссон сонсогчдоо баярлалаа. Манай ангаах ухаан уламжлалт ангаах ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За Чахланбаатар эмчтэй бас баярлалаа. Студид маань хүрэлцэн ирж сонсогчд маань одоо энэ сайхан мэдээллийг уйггүй өгч тийм ээ зөвлөгөө өгч дэлгэрэнгүй сайхан одоо сонсогчийн асуултанд тортол асууж ингээд сайхан дэлгэрэнгүй зөвлөгөө өгж байгаад маш их баярлалаа. Одоо дараагийнхаа дугаараар хоёулаа эргээд уулзсан. За Пүрэв гариг бүрийн 19 цагаас уламжлалт ангаах ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрэх болно. За нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөө баярлалаа сонсогчдоо баяртай.